За өнөөдрийн дугаараар биднес ямар сэдвийн тухаар ярих юм гэхээр trauma болон PTSD ялгааны тухай ярих байгаа. За травманаас эхлэе тий. За тий. За траума болохоор ер нь бол бидний сэтгэл хөдлөлийн сэтгэл зүйн зочмог хариу үйлдэлийг ерөнхийд нь хэллээд байгаа, нэрлээд байгаа. За энэ зочмог хариу үйлдэл бол мэдээж амьдрал хэвийн үргэлжилж байгаа тохиолдолд илэрхгүй. Тэр хэвийн явж байгаа амьдралд одоо сөргөөр нөлөөлөх үйц өдөртөн тохиолдод байдаггүй сөрөг үйл явдлууд тохиолдоход одоо бидний үзүүлж байгаа response буюу хариу үйлдэлтэй. За тэр үйл явдал нь юу байж болох юм бэ гэвэл жишээ нь бага насны хүүхдүүдэд төвөмөл тохиолддог зүйл бол одоо гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн гишүүд гişтэй архитын согтуурах ч юм уу нэг нэгнийгээ хүчирхийлж байгааг харах, өөрөө хүчирхийлэлт өртгөөс гадна хин нэг хүчирхийлэлт өртөж байгааг харах. За бүр хүнд жишээ нь кейсүүд дээр бол тохиолдлууд дээр бэлгийн болон өөр ямар нэгэн хүчирхийлэлт өртөх. За энэ бол гэр бүлийн хүрээнд сургуулийн орчинд ч гэсэн эдгээр үйл явдлууд тохиолдож болно. Зүгээр гудамжид явж байхад тохиолдож болно. Мөн цаашлаа зүүн өмнөд Азийн орнуудаар дийлэнхтэй. За тэгээд магадгүй Хойд Америк ч юм уу Өмнөд Америкийн айл нэг улсуудаар энэ төгөөмөл тохиолддог мэдээгээр харагддаг зүйлүүд бол галт төмөр болон том хэмжээний хууль салхинууд тий далайн шуурга байгалийн гамшиг тий байгалийн гамшигт үзэгдэлтэй газар хөдлөлт гэх мэтчлэн зүйл үйл явдлууд байж болно. За одоо Америкт л хамгийн их яригддаг зүйл бах mass shooting буюу олон нийт дунд гал нэх үзэгдэлтэй хин нэг хохирох гэмтэх. За энэ нь бол террорист халдлагч байж болно. Хин нэгэн хүүхэд ч одоо байж болох үс ийм дүр зураг харагдаж байна. Энгийн өдөртмийн тохиолдол гэх юм бол автомашины осол, машин техник ажилуулдаг хүмүүст одоо ажлын байран дээрх осол аваар гэмтэл гих мэтчлэн за зүгээр одоо алхаж явж байгаад гадаа явж байгаад тохиолдож болох үс юм ховорч байж магадгүй төгөмөлж магадгүй одоо янз бүрийн осол гэмтлүүд те зүгээр бүдрээд унах ч юм уу энэ хүртэл одоо байж болно гэсэн үг. Ягаад ийм өргөн хүрээнд ийм олон үйл явдлууд байж болж байна вэ? Тэгээ хүндийн зэрэг нь багаас өндөр байна гэхээр бид нэр хүн бүр энэ үйл явдлуудад ямар нэг үйл явдалд хүн бүр ижил хариу үйлдэл үзүүлдэггүй нь л одоо учиртай. Тэгэхээр жишээ нь миний хувьд бол нэлээд сэтгэл зүйн хувьд магадгүй одоо зүгээр гадаа явж байгаад ямар нэгэн муу зүйл хараад түүнийг гів гинт зочмогоор хүлээж авах сэтгэл зүйтэй байж болно тий. Тэр нь ойрын үеийн стресс, түгшүүр, айдас санаа зовын үйл явдлуудаас болоод миний сэтгэл зүй ерөнхийдөө жоохон унтсан байжгаад эмзэг байжгаад тэгээд эдгээр үйл явдлуудыг харахад одоо гинт цочирч болно. Зарим хүмүүсийн хувьд бол одоо дайн тулаанд явсныхаа дараач тэр trauma эсвэл PTSD-гийн аль нэг шинж тэмдгийг үзүүлэхгүй тохиолдлууд хүртэл байж болно тийм. Тэгэхээр энэ бол хүний одоо арчаагүй ч юм уу эмзэг хэд сулбар сул сэтгэл зүйтэйгийн одоо илрэл биш харин зүгээр хөв хүмүүсийн онцлог байх гэдэг наа гэсэн. Тэгээд trauma дотор ер нь 3 янзтай гэж ангилж болоо да. Нэг нь болохоор acute буюу гинтийн цочмог trauma. Энэ бол бидний сайн ярьсан зүйлүүдээс жишээ үйл явдлуудаас бол одоо автомашины осол хин нэг хүчирхийлэлт өртөж байгааг харах гих мэтчлээ одоо нэг удаагийнхаар нэг удаагийн үйл явдлууд байж болж байна гэсэн. Үүний дараач нь болохоор chronic буюу угжирсан гэж хэлдэг тийм. Хит удаа үргэлжилсэн төрлийн үйл явдлаас үүсэж байгаа trauma. Үүнд нь бол одоо дайн байж болж байна. Аль эсвэл одоо дарангуйлал бас байж болж байна. Тэгээ Монгол улсад одоо тохиолдож байгаа энэ нийгмийн үйл явдлууд хүмүүсийг барьж хорж байгаа, хүмүүс утаанд хортж байгаа гих мэтчлийн сөрөг нийгмийн цочрох үс, нийгмийн trauma үүсэх үс энэ үйл явдлууд байж болж байна. Нөгөөх нь болохоор гурав дахь нь сүүлийнх нь комплекс буюу эхний хоёр төрлийн травмаг ерөнхийдөө хавсарсан үзэгдлүүдийг комплекс гэж хэлж байгаа. Энэ нь одоо угжирсан төрлийн энэ нийгмийн үйл явдлууд эсвэл амьдралын нөхцөл байдал байж явах үед гинтийн цочмог траума үүсгэх үйл явдал тохиолдсноороо одоо илүү хүнд
хариу үйлдэл үзүүлэх үйсэн энэ нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн. Энэ бол хүүхдүүдэд одоо маш түгээмэл тохиолдсон. Яг ер нь хүүхдүүдийн тухайд ойр ойрхон яриад байна, дуртад байна гэхээр хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн одоо асуудлыг тулгамдж буй бэрхшээлийг даван туулах арга барилын хувьд насан туршийн хүмүүсээс илүү сул байгаа. Шин мэдрэмжүүдтэй өдрөөр тулж байгаа. Орчлон эрхтэлтэй танилцаа явж байгаа үед одоо гаднаас ирж байгаа зүйл хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй, эргэлзсэн, тэнэгэлцсэн ямар хариу үйлдэл үзүүлж байгаа ерөнхийдөө зөв буруу, сайн, өөртөө үр ашигтай үгүй ч одоо мэдэхгүй байх юм эрсдлүүд бий. Тэгэхээр хүүхдүүдэд одоо энэ трама буюу сэтгэл зүйн гэмтэл цочмог хариу үйлдэл бол их түгээмэл тохиолддог. Тийм ч учраас ер нь одоо юу гэж байгаа сүүлийн үеийн нийгэм сэтгэл хөдлөлийн чадварын хөтөлбөрүүд social and emotional learning гэж бид нар ярьдаг ACL та өөрөөр бол ACL хөтөлбөрүүдэд trauma informed practice гэдэг зүйлийг бол түгээмэл шингээдэг болсон. За trauma informed practice гэдэг нь травмагийн тухай зөвхөн сэтгэл зүйч мэдчих хэвээр зүйл биш юм аа. Багш нар, эцэг эхчүүд ер нь хүүхдээ хүрээлэн буй хүн бүрийн травманы тухай мэдлэгтэй байх хэвээр. Энэ травмаг ойлгож иж хүүхэд травмад өртөх эрсдэл түгээмэл байдгийг мэдчихэж түүнд нь тохирсон хариу арга хэмжээг дор бүрэн авснаар хүүхэд илүү аз жаргалтай сэтгэл хөдлөлийн хувьд тулгамдсан стресс түгшүүр байхгүйгээр амжилттай суралцаад ингээд бие хүн болж төлөвшөх үйл явцыг бол дэмжнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо бид нэр өөрсдөө бол би одоо их бага үеийн муулдаг дахиад муулыг нааг багахад бол миний гэр бүлийн асуудал сургууль дээр байгаа асуудал зэрэгт бол багш нар анхаарал тавих байтугай одоо тоогч үү те ер нь бол битгий маяглаад байгээл хөөгөө гаргах байсан баг. Энэ дээр болохоор хүмүүс чи тэг өөрөө тусламж байгаад ороогүй юм биш үү? Чи яагаад тусламж ирээгүй юм гэж шүүмжилдэг. Гэтэл сургуулийн соёл, сургуулийн уур амьсгал буюу school climate бол school culture гэдэг зүйл хүүхдийг тэр үйлдэлийг хийх үец итгэл даасан аюулгүй орчин гэдэг мэдрэмжийг өгж явах хэрэгтэй. Ямар ч хүүхдийн хувьд тэр мэдрэмжийг өгсөн орчин байх хэрэгтэй. Тэгжиж хүүхэд өөрөө багш болон насанд хүрэгч хинээгнээс тусламж ирж очдог. Харин үүнд хүүхдийг шүүмжил, хүүхдийг буруутгах нь бол одоо жишээ нь өөрийнхөө хийсэн бүтээлийг харчаад чи яагаад өөрийгөө засахгүй байгаа ингээд шүүмжлээ сууж байгаатай л гэж л үйл явдал болно гэсэн үг. Тэгэхээр энэ мэтчлэн ер нь хүүхдэд траума үүсдэг юм байна, асуудал үүсдэг юм байна. Асуудал үүссэн үед том насан туршийн хүмүүс бид нэр туслах хэрэгтэй байна гэдэг энэ зүйлийг л trauma informed practice гэдэг байгаа. Тэгэхээр энэ травматай холбоотой бас боловсролын, сэтгэл судлалын шин арга барилууд, ойлголтууд, мэдээллүүд бас гарч ирж байна. За тийм саяхтай бол бүгдэндээ санал нийлж байна. Траума бол угаасаа хүүхдэд ер нь яагаад хамгийн чухал юм бэ гэхээр нэгсэндээ тэгвэл хүний тархинд бүх эсвэл бүх зүйлээ суралцж байгаа тэр бүх зүйлүүд хүүхэд байхад маш уян хатан байж идэг. Нэгсэндээ маш олон замууд тархин дотор үүсэж байгаа гэсэн. Тэрний нэг зам нь болохоор траума байж болох хамгийн амархан. Яагаад гэвэл энэ хамгийн амархан зам баригддаг үе бол хүүхэд насны үе байдаг. Харин насны турш үед биднээс саяны зөвшин хэлсэнчлэн сэтгэл зүйн хувьд хөгжиж амжаагүй байгаа гэдэг нь сэтгэл зүйн дархлаа тогтож амжаагүй байгаа гэсэн үг шүү дээ нэгсэндээ тийм. Тэгэхээр яг бага наснд хүүхдийг хэрвээ сэтгэл зүйн дархлаагийн зөв суулгаад өгчих юм бол цаашдаа амьдрал ямар нэгэн байдлаар асуудал гарахад ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн асуудал гарахад resilience буюу түүнийг даван туулах чадвар нь болохоор илүү сайн болж өсөхийн тулд саяны хэлсэнчлэн дээр зөвчөө хэлсэн дээр сургууль, гэр бүл тэгээд дээрээс сургуулийн сэтгэл зүйч энэ тэгээд иймхүү орчны иргэн хувь хүнийг бий болгох гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдээрээ маш сайн хамтдаа ажиллаж ийж бүгдээрээ энд хүүхдүүдээ сэтгэл зүйн дархлаатай өсгөнө гэхээс ш нэг талаас нь ажиллаа нөгөө талд очиж траума аваадах юм бол энэ рүү бас асуудал та тийм. Тэгэхээр би нэг бас нөгөө нэг юуны талаас нь яриулсан сонирхолтой юм шиг санагдлаа. Evolutionary psychology талаас нь за эволюцийн хувьд бас ингээд бодоод үзэх юм бол траума гэдэг хүмүүсийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан байгаа дээр үедээ. За жишээлбэл биднээс нөгөө hunter gatherer буюу нөгөө нэг чулуун зэвсгийн үед одоо жишээлбэл биднээс агууд амьдардаг байх үед болохоор ан хийж тэгээд жимс дүүж юу нь бол тий
юм цоглуулж тэгэж хооллож амьдэрдэг байсан үе байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед болохоор ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэхээр энэхүү trauma биднээс ямар нэгэн байдлаар байгаль дээр хүн чинь өөрөө маш хамт тарих оюун санаагаараа оюун ухаан өөрөө хамгийн том зэвсэг мөн хамтран ажиллах тэр те сошиал те бүгдээрээ ингээд группээрээ хамтан ажиллах тэр нөр хамгийн том зэвсэг. Гэхдээ өөрөө ганцаараа хэрвээ зүгээр ингээд хүнийг харах юм бол байгаль дээр тавиад тухайн үед бол техник хэрэгсэл технологи байхгүй үед бол хүн бол ер нь бол нэлийн сул дор амьтан ш. Тэгэхээр биднээс маш их тийм орчин тойрон бүх юмаа цээжилж яаж хүний тарих нь өөрөө болохоор маш их олон зүйлсүүдийг хүлээж авах тийм соргог байсан байгаа даа. Тэгэхээр trauma нь өөрөө ямар үүрэг гүйцэтгэдэг байсан юм гэхээр нэг газар руу явлаа. Чи тэр газар маш их хүнд гэмтэл авсан бол за эсвэл тэр газар чи ямар нэг аимшигтай аратан амьтандаа таарсан бол тэр газар руу явхаас чи зайлсан гэсэн үг. Тэхийн тул тарих маань яаж ин автоматар шууд тэр газрыг окей энэ амар аюултай юм байна гингүүтлээ тэр газраас зайлсхийн тулд бидний тарих нь автоматар trauma үүсгэж байгаа гэсэн үг. Яг нь эхний удаагийн биднээсийн тэр нөгөө газартаа таарсан тэр манай биднээс хүлээж авсан сэтгэл маань өөрөө маш муухай аимшигтай хэцүү байсан учраас автоматар ингээд суулгачихж байгаа. Харин сүүлийн үед trauma гэдэг маань ерөөдөө evolutionary mismatch гэж биднээс яриад байгаа. За энэ яадаг вэ гэхээр нэгсэндээ биднээсийн эволюцийн хувьд хөгжиж амжаагүй. Харин оюун санаа нийгмийн хувьд болохоор хамаагүй хөгжил бол хурдцтай яваад хөгжиж байгаа гэсэн. За нэгсэндээ биднээс одоо биднээсийн бие физиологи, хүнийхээ стрессийн түвшин одоо биднээсийн тархины одоо эволюцийн хувьд харах юм бол нэгсэндээ энэ хувьсаж генийхээ хувьд одоо энэ эволюцийн хувьд хувьсаж өөрчлөгдөхийн тулд энэ өөр маш их хугацаа шаардлагатай. Хэдэн сая жил шаардлагатай байдаг. Харин биднээс сүүлийн үеийн хүний хөгжлийг аваад үзэх юм бол за нэгсэндээ өдрийн 24 цаг байлаа гэж ботход дөнгөж сүүлийн 1 секунд нэг дойл баг 1 секунд гэхэд л биднээсийн сүүлийн баг хамгийн хөгжлөсөн үе болохоор харагдаад байгаа байхгүй нэгсэндээ тий. За биднээс газар тариал ихснээс ахуулаад тэгэл өөртөө малаа өсгдөг болоо. За тэгээ сууршмал амьдралтай болооч ч юм ба тий. Тэгээд тэгэхээр хүмүүс өөрөө анхнаасаа болохоор нүүдэлчин арт түмэн байсан. Нүүдэллээд ан хийгээд явдаг байсан. Харин одоо сууршмал амьдралтай болсноос ийм маш олон trauma үүсэх олон нөхцлүүд бүрдээд ирж байгаа. За тэгээд энгийн зөвөр өдөр тутмын anxiety үүсэхдээ биднээс сэтгэлийн түгшүүр үүсэх, стресс үүсэх нь цаашаа өөрөө trauma юу н үүсэх илэрлэл нь болох магадлал өндөр байгаа даа. Иймэрхүү зүйлд ч гэсэн маш их биднээс өртөх магадaltaй болоод байгаа. Тэрийгээ дагаад биднээсээ энэ treatment буюу эмчилгээ, түүнийгээ дагаа судалгаа, тэгээд хүний биднээсээ одоо ингээ хоцрогдсон байгаа эволюцийнхаа энэ биед тохируулж ямар эмчилгээ хийх вэ, түүнтэй яаж cope хийх вэ, даван туулах механизм юу байх вэ гэдэг тал дээр болохоор маш их судалгаанууд гараад явуулчлаа л да тий. Тэгэхээр тэрэнд маш тохируулах нь өөрөө маш чухал зүйл юм аа. Trauma гэдэг зүйл нь яагаад ийм одоо ингээд хүмүүс яриад байгаа юм бэ гэхээр яг бол нэгдүгürt биднээсийн эволюцийн хувьд хөгжиж амжаагүй байна. Нөгөөтэйгөр биднээсийн орчин нөхцөл маш хурдтай өөрчлөгдсөн байгаа учраас энэ нөхцөлдөө биднээс дасан зохицохын тулд болохоор илүү хугацаа шаардлагатай байна. Тэгээ түрүүний зөвчийн хэлсэнчлэн сэтгэл зүйн дархлаатай хүний гарахын тулд маш олон талаас нь хичээгээд судалгаа шинжилгээнүүд хийгээд явж байгаа тий. Тийм, ер нь яг травматай холбож ярих юм бол бид нэр хүүхдэд хүнд юу ямар чадварыг суулгахыг хичээж байгаа вэ гэвэл ерөнхийдөө бол resiliency гэдэг чадвар traumatic event буюу trauma үүсэх зүйл явдлыг амжилттай даван туулах гол түлхүүр гэж харж байгаа. Ер нь хамгийн чухал одоо хүчин зүйл нь байна гэж тэ. Resiliency гэдэг бол ер нь ямар нэгэн зүйл одоо нугарчаад буцаагаад тэнийгээд босоод ирж байгаатай л адилхан зүйл гэсэн үг. Төмөр хатуу материалын хувьд бол ялангуяа төмөрний хувьд бол одоо нэг нугарсан бол буцаж тэнийхтэй хатуулагч чанараа алдчихийдэг. Тийм учраас бид нэр ямар нэгэн төмөрлөг зүйлийг хугалахтаа ингэж ийш тийш нь хоёр тал руу нугалсаар агаад хугалцдаг. Resiliency чадвартай хүний хувьд бол хичнээн нугруулаатч буцаад хэвийн хэлбэрээ хадгалаад үлдэх чадвартай хүний тухай яриад байна гэсэн үг тийм. Тэгэхээр төмөрнөөс ч одоо давуу талтай байх нь шүү дээ. Yes. Энэ resiliency чадвар байгаа тохиолдолд traumatic event урт хугацаанд PTSD болохгүй байх нөхцөл бүрддэг. PTSD-гээс сэргийлдэг. Resiliency чадвар өндөр байх тусам. За тэгээд resiliency гэдэг нь яг яаж олгогдох юм бэ? Юуны тухай яриад байгаа юм бэ гэвэл ер нь бол хэд хэдэн том ерөнхий чадваруудыг агуулдаг байгаа. Нэгдүгээрт хүн сэтгэл хөдлөл байд юм байна. Энэ
ямар нэгэн тохиолдолд илэрдэг юм байна. Түүнийг зүгээр амжилттай эргүүлэгч даван туулах хэрэгтэй байна гэдэг энэ суур ихтгэл үнэмшил нэгдүгээрт байх те. Тэрнээс биш мэдрэмж бүхний одоо өдөрдөгч биш, мэдрэмжинд хөтлөгдөх нь ямар сул талуудтай ажиллах уу гэдгийг одоо мэддэг, түүнээ захирагддаггүй байх тухай. Хоёрдугаарт амьдралд ер нь бол сөрөг үйл явдлууд тохиолдно те. Энэ тохиолдохдоо надад ч миний эргэн тойронд ч хинт ч тохиолдож болно. Энэ бол одоо магадлалаараа явж байгаа орчлогчийн зөвөр гэсэн энэ зүй тогтол том chaotic шинжтэй буюу эмх замаараагүй шинжтэй юу ч тохиолдож болно гэдэг энэ ойлголт суух. Гуравдугаарт бол эдгээр үйл явдлууд тохиолдоод мэдрэмж үүсгэхэд даван гарах emotional regulation хийх, сэтгэл хөдлөлөө зохицуулах арга барилуудад суралцах, эрүүл арга барилуудад суралцах тийм. Асуудал үүсгэхэд архи тамхи хэрэглэх биш, масуурлах бодис хэрэглэх биш. Түүнийгээ одоо бид нар яг манай энэ SEAL буюу social emotional ethical learning хөтөлбөртөө бол хүүхдүүдэд маш олон арга техникүүдийг жишээ зааж өгдөг. За дөрөвт болохоор бүх юм системд оршиж байгаа буюу өнөөдөр би юу хийж байгааг эргээд надад нөлөөлнө гэдэг харилцаа хамаарлыг бас ойлгож мэддэг байх нь энэ болоод үйл явдлуудыг даван гаргахад за мөн өөрөө хин нэгэнд traumatic event болохгүй үүсэхгүй байх одоо энэ нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа гэсэн үг юм аа. Тэгэхээр эдгээр чадваруудыг ерөнхийд нь нийлүүлээд resiliency гэж бид нэр ойлгож болно. Эдгээр чадварууд байснараа хүн илүү уяатан байдаг бах нэ. За хоёулаа тэгвэл PTSD resiliency дээр нэр нэмээд нэг юм мэрэгчлэтнүүдэд оюутнуудад зориулаад хэлэхэд American Trauma Resource Institute гэж байдаг TRI. Энэ институтээс сэтгэл судлаач нар болон ер нь community workers гэж хэлж байгаа. Хамт олон нийгэмлэгтэй харилцдаг хинч байж болон заавал мэрэгсэн сэтгэл судлаач, сэтгэл зүйч байх шаардлагагүй. CRM буюу Community Resiliency Model гэдэг ийм сургалтыг явуулдаг. Гэхдээ энэ сургалт үнэтэй. Зүгээр сонирхсан үнэхээр CRM-ээр сураад цаашаа Монголд аль эсвэл хааны газар үүнийг чадвараа ашиглаад сургалт зохион байгуулаад ингэ явах гэсэн хүмүүст бол нээлттэй байдаг ийм сургалт байна. Яагаад community буюу хамт олон гэж орж ирж байна вэ гэхээр бид нар ер нь одоо сэтгэл зүйн сүүлийн үеийн арга барил хаашаа чиглэж байна гэвэл ер нь нийгэмлэгт сүрлсэн арга барил руу чиглэж байгаа. Нийгэмлэг өөрөө өөрийгөө тижээж тэтгэж жавж явах хэвээр гэдэг энэ зүйл рүү орж байгаа. Тэгэхээр нийгэмлэгт resiliency чадварыг суулгах, нийгэмлэг resiliency-ийн тухай ойлгоснороо одоо хүн байн сэтгэл судлаач руу, байн терапевт руу яваад байхгүй. Нэг нэгнээ ойлгодог, мэдэрдэг, тусалдаг хамт олон донд хамт олноороо хамтдаа хөгжиж цэцэглэх энэ ойлголт бид нар ярьдаг болж байгаа. Тэгэхээр энтэй бас хамааралтайгаар энэ community resiliency model гэж одоо явдаг. PTSD-ийн хувьд бол яг trauma дээр нэг зүйл дутуу орхич тэрийгээс дуртчих. Trauma дээр бид нэр зөвхөн энэ сэтгэл зүйн шинж тэмдэг илэрх юм шиг сая ярьчлаа. Сэтгэл хөдлөлийн түвшний одоо хариу үйлдэл юм шиг тийм. Энэ болохоор бас биеийн шинж тэмдгүүдээр илэрч болно. Жишээ нь толгой өвдөх, мигрен гэх мэтчлэн хүнд түвшний толгойн өвдөлтүүд бас үүсдэг. Тэгэхээр энэ толгойн өвдөлт гэдэг бол хамгийн түгээмэл хариу үйлдэл байх нь. За маш хэмжээгээр ядрах, хөлрөх, яагаад гэвэл травматик үйл явдлын үед зүрх маш хурдан цохилж юм сандрал түгшил үүсэж байгаа. Айдас үүсэж байгаа. За үсэгч дэвхцэж шоконд орж орилж хашгирах хүртэл байж болно. За хүмүүс бол иймэрдүү хариу үйлдэл гаргаж авах хүмүүс юундаа маяглаад байгаа юм 50 байгаа ч гэж одоо шаардаад байдаг. Гэтэл энд бол одоо тухайн хүний үзүүлж байгаа хариу үйлдэл онцлог шинж болж байгаа учраас үүнийг ойлгож одоо хүлээж авах нь илүү чухал. Яагаад тэгэхээр тэдгээр үеүүдэд үүсэж байгаа мэдрэмж хариу үйлдлийг нь дарснараа одоо урт хугацаанд тэр мэдрэмжүүд хадгалагдаж үлдэх нэг нөхцөлийг нь бүрдүүлээд байгаа. Жишээ нь хүүхдийг одоо айлгаж зодчоод харанхуй нойлын өрөөнд дуугаалгын өрөөнд хийж орхиж өөлүүлчихэд гаргаж ирээд нэмж загнаад дуугаал гэж одоо шаарддаг тийм. Эдгээр жишээнүүд бол одоо хүүхдийн эрхийг хүүхдийг одоо хүчирхийлж байгаагийн маш том жишээнүүд. За
цаашлаад бол ойр ойрхон уйлах, дивгэнд дууга хурааж бус хамт олонны дунд байгаа ч гэсэндээ түүнээс одоо зайгаа бариад холдох. Тэгээд юу болсныг асуухад ярихыг хүсэхгүй байх. Яагаад гэвэл тэр хүнд хэцүү дурсамж руу хин хүссэн үедээ очиод яриад илэрхийлээд байхаа хүсэх. Тэгэхээр эдгээр зүйлүүд бол энгийн үзэгдлүүд байна. За нойр хулжих, амарч чадахгүй байх, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо муудах, ходоодоор хатгаж өвдөх, бидний стресс их байх тусам ходоод өвддөг мэднэ. За тэгээ стресснээс үүдээд ходоодны шархлаа буюу ulcers гэж хэлдэг тийм. Өвчлөл үүсдэг юмс мэднэ. За амьсгал давчдах гэх мэтчлэн шинэ тэмдгүүд бол байж болно. Эдгээр шинэ тэмдгүүд бол ер нь нэлээд насанд хүрсэн хүмүүсийн тухай яриад байгаа. Бүр бага насны хүүхэд хүртэл травматик ивентэд хүртэж болно гэдэг байгаа тийм. Хүмүүс хүүхэд юм чинь юу ч ойлгохгүй мэдхгүйгээд хүүхдийн хайжууд хэрэлдэж зодтолтоод муудалцаад асуудлууд үүсдэг. Хүүхдээ бас өндөр дуугаар загнаж, зарим тохиолдолд бол бие махбодоор зодож шийтгдэг. За эдгээр үедэд ч гэсэн хүүхэд өөрөө травмат өртчихийдэг. Энэ үед бол бага насны хүүхэд тантрум буюу одоо 3 настай хүүхдийн тантрум гэдгийг хүмүүс төгөмөл мэдэх бах. Учир нь олдохгүй уйлаад тэрвэрхээр буух гэж уйлаад, буухаараа тэрврүүлэх гэж уйлаад ингээд байдаг. Үүнийг бол бид нэр тантрум хаях буюу тантрум гэж нэрлэдэг. За энэ тантрумуд үүсэх. Асар хамгаалагч эцэг эхтэйгээ хит наалдам болох салахгүй байх. Гар дээрээс буухаа болчлоо, гар дээр дасчлаа гэдэг. Эдгээр нь нүүдэлтэй магадгүй хүүхэд traumatic event төрсэн байхыг одоо илтгэж болох юм. За тоглож явахад өөртөө тохиолдсон traumatic үйл явдлыг дахин давтаж тоглох. Хүүхэлдэйн дөрүүдээр хүүхдүүд айгүй их тоглолдог те. Хүүхэлдэйн дөрөөр тоглох гэдэг бол өөрөө сэтгэл зүйн нэг төрлийн терапи байдаг. Энд оншилгооны арга бас мөн болж ашиглагддаг. Хүүхдэд ямар үйл явдал ойрхон тохиолдсон байна. Сэтгэл нь юу хоногссон байна гэдэг одоо хүүхдүүд тоглож байгаад мэдчих болдог те. Тэгэхээр тоглоомын үеэс хүүхдүүд энэ хариултыг үзүүлж энэ үйлдэлийг хийж болох нь. За орондоо шээж эхлэх, мөн хурууга хөхөж эхлэх. Тэ эдгээр үйл явдлууд бол одоо бид нэр Фройдийн хорол бидний traumatic event үйл явдлыг даван туулахдаа буцаад хүүхэд насны coping mechanism руу очиж байгаагийн нэг илэрхийлэл болдог те. За эдгээр үйл явдлууд хүүхдэд тохиолдож болох. Хэдий одоо хурууга хөхөө болцсон орондоо шийхэ болцсон ч гэсэн те. За хар тарж зүүдлэх, орой байн сэрж уйлах, харанхуй аль эсвэл өөр ямар нэгэн хэвийн зүйлүүдээс айж эхлэх. Ер нь харанхуйгаас айх гэдэг бол хүн болгонд байгаад байдаг зүйл биш үү? Хүүхэд бүр харанхуйгаас айдаггүй. Хүүхэд болгон ямарваа нэг зүйлээс нэг ижил зүйлээс айдаггүй. Тэгэхээр энэ өмнө айдаггүй байсан зүйлээс гинт айгаад эхлэх юм бол бас нэг төрлийн шинж тэмдэг байна. За сургууль дээр асуудлууд үүсэх. Бид нэр яагаад trauma informed practice-ийн талаар ярьсан бэ гэвэл энэ traumatic event үүснээрээ эдгээр олон шинж тэмдгүүд сэтгэл зүйн болон биеийн хариултууд байдаг учраас энэ үед яаж хүүхэд сурч хөгжих вэ гэдэг асуудлын тухай яриад байгаа тийм. Сурч хөгжих гэдэг процесс ямар үед хамгийн эрчтэй явагддаг вэ гэвэл тарих хизээ хамгийн их нейронуудын холболтыг хийдэг вэ гэвэл амар тайван аз жаргалтай байгууллагад хамгийн сайн хөгждөг. Тэгэхээр амар тайван аз жаргалтай биш байгаа хүүхдийн хувьд бол бид нэр тэр хүүхдийг сур гэж шахах нь маш өрөөсгөл хэцүү даалгавар хүнд хэцүү ажил болоод явчихж байна гэсэн үг. Тэгэхээр энэ сургууль дээр асуудлууд үүсч эхлэх юм бол магадгүй хүүхд травма өртсөн байж болох нь. Хуучин дуртай байдаг гэсэн хийх дуртай байсан зүйлүүдийг хийхээ болох. Ундууцаж эхлэх, тоохоо болж ирэх. За тэгээд цаашлаад жаахан дээшлээд ирэх юм бол одоо маш бага наснда тамхи татаж эхэлдэг тохиолдлууд бий. Бага ангита тамхи татаж байгаа хүүхдүүд байгаа. Бага ангита аав ээжийнхаа одоо шуургуулга шүүгэнд байдаг арх согтууруулгундаг очиж хэрэглэх тохиолдлууд гардаг. Тэгэхээр эдгээр нь бол нэг талаараа зүгээр сониуч хүүхдийн сониуч зангаас улбаатай байж болох ч гэсэндээ нөгөө талдаа яагаад вэ гэдгийг бид нар байнгын бодож явах хэрэгтэй байх нэ. За тэгэхээр эдгээр шинж тэмдгүүдийг дурдсанараа бид нар PTSD рүү орох одоо нөхцөл бүрдэх юм болов уу гэж бодоод байна. Яагаад тэгэхээр PTSD бол энэ traumatic event үүснээс хойш маш урт хугацааны одоо дараа эргэн эдгээр үйл явдлуудтай холбоотой саяны шинж тэмдгүүд үүсхийг бид нар ерөнхийдөө хэлээд байгаа тийм.
За энэ дээр болохоор хамгийн түгээмэл зүгээр жишээгээр тайлбарлах гэж оролдох юм бол кино сонирхдаг, кино үздэг хүмүүс бол би бол нэг сонирхдаггүй л дээ. Гэхдээ яг дуртай цуврал гэдэг нь BBC-гийн Sherlock Holmes-ийн цуврал гэдэг шүү дээ. Тэнд болохоор нөгөө Doctor Strange маань гол дүрийг бүтээгээд Black Panther дээр тоглодог цагдаа маань Dr. Watson-ы дүрс тоглолтой. Dr. Watson болохоор тэр үед энэ цуврал дээр яадаг вэ гэхээр нөгөө цэргийн эмч байдаг те. Дайны үед дайны одоо эмч хийж исэн хүн. Тэгээд тэр үйл явдлаас болоод хэдий дайн дуусаад гэртээ ирсэн ч гэсэндээ олон жилийн дараа нөгөө дайны үеийн үйл явдлуудаа шүн унтчихтай зүүдлээд унтчихтаа болсон. Мөн түүнээс улбаалсан хөлний асуудалтай болсон байдаг. Доглон болсон байдаг. Хаягд болохгүй сайн явж алхаж чадахгүй юм шинж тэмдэг үүссэн. За тэгэд яваанда доктор Ватсны PTSD эмчлэгдээд ирэх үед хөлний доглон нь одоо байхгүй болоод биеийн шинж тэмдэг нь байхгүй болоод за мөн одоо нойр хулчих гэдэг асуудал нь алга болоод найз бүсгүйтэй гэр бүлтэй болж чадахгүй байсан. Эдгээр асуудлуудаасаа болоод за тэгээд сүлд нь амжилттай одоо хайр дурлалтай болоод явж байгаа тохиолдол дүрийн тухай гардаг те. Тэгэхээр энэ бол PTSD-гийн бүх зүйлийг агуулахгүй ч гэсэндээ маш тодорхой шинж тэмдгүүдийг агуулж байгаа. Нийгмийн харилцаанд орох асуудал. Мөн бие дээр илэрх үс психосоматик гэж бид нэрлэдэг. Сэтгэл зүгээс гаралтай биеийн одоо өвчлөлүүд учир нь олдохгүй байгаа юм. Биеийн хариу үйлдэлүүд. За тэгээд 3 дугаарт бол нойр хулжиж унтаж чадахгүй байх гэдэг. Хамгийн түгээмэл зүйл л одоо нойр нь хулжиж унтахгүй байх байж магадгүй тийм. За үүнээр нэмээд маш олон шинж тэмдгүүдийг бид нэр дурдж олон тэрийг чиро бид нарт ярьж байхдаа хэлээд өгөөрэй гэж хүсэж байна. Би нэмээд нэг статистик дурдах юм бол эрэгтэйчүүдээс 4% илүү өртдөг байх нь. За энэ нь бол эмэгтэйчүүд 8%, эрэгтэйчүүд 4% гэдэг ийм статистик байна. За харин PTSD-гээс одоо травмад хэд орчим хувь хүмүүс өртдөг вэ гэвэл дунджаар 70 орчим хувь өртдөг байх нь нийт хүн амын. За тэгээд энэ 70%-аас явсараа байгаад нийтдээ 6% нь PTSD болж хувирдаг байх нь тийм. За зөвхөн 70-ын PTSD рүү ордог хувийг нь ярьж байгаа гэсэн. За юм байна. За тэгээд энэ PTSD рүү оруулахгүй байх нэг том хүчин зүйл нь юу вэ гэхээр traumatic event үүссний артаас бид нэр яаралтай хариу үйлдэл үзүүлж чадчихэв үү гэдэг байгаа даа. Энэ яаралтай хариу үйлдэлийг нь болохоор psychological first aid буюу сэтгэл зүйн анхны тусламж үйлчилгээ гэж бид нэрлэдэг. За сэтгэл зүйн анхны тусламж үйлчилгээг бол заавал сэтгэл зүйч терапист хийх одоо ёстой юм биш. Нөгөө community маань өөрөө өөрсөндөө энэ яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой. Traumatic event өмнө дурдсанчлан нийгэмд тохиолдож байгаа одоо үйл явдлууд байж болно гэж хэлсэн тийм. Монголын хувьд бол бид нэр иргэн санах юм бол хүмүүс утаанд хоортож байгаа гэх мэтчлэн аль эсвэл зүгээр хүмүүс хүч хэрэглэн залхаан цээрлүүлэгдэж байгаа тохиолдлууд хүртэл энэ бол нийгэмд айдас түгшүүрийг үүсгэж байгаа тийм. За эдгээр үеүүдэд тухайн секторт ажиллаж байгаа хамааралтай бүхий хүмүүс аль эсвэл бүр иргэн тойрны хөршүүд нь ч юм уу нэгэндээ энэ үйл явдлыг нээлттэй илэрхийлж ярилцаад юу мэдэрч байгааг нь асуугаад түүнд нь тохирохуйц тусламж үйлчлэгийг үзүүлэх. Зарим тохиолдолд бол зөвхөн сэтгэл зүйн тусламж үйлчлэгээ биш нөгөө материалын хэрэгцээний тусламж үйлчлэгээ шаардлагатай байдаг. Яагаад тэгэхээр нийт төрөнд бүр шаардлагатай байдаг. Яагаад тэгэхээр энэ одоо даарсан, өлссөн, цангасан тохиолдолд бол сэтгэл зүйн хэрэгцээ хоош тавигдаад биеийн хэрэгцээ түлхүү нэгдүгээр номерт орж ирдэг. Тэгэхээр сэтгэл зүйн тусламж үйлчлэгээ үзүүлэх байгаа үед бол анхны тусламж үйлчлэгээ үзүүлэх байгаа үед тухайн хүнд хамгийн түрүүнд биеийн зовөр шинж тэмдэг хэрэгцээ шаардлагатай байна уу гэдгийг нь одоо анхаарч үзээд түүгээр нь туслана гэдэг бол өөрөө хүн өөрийнхөө сэтгэл зүйд тулгамдж байгаа асуудлыг гүн рүү нь орж ирж хайгаад за одоо би юу мэдрээд байна гэх төгслийг нь бүрдүүлж өгч байгаа. Тэгэхээр хамт олон гэдэг бол ерөөсөө сэтгэл зүйн тусламж үйлчлэг үзүүлэхээс өмнө нэгэндээ материалын хэрэгцээг нь туслаад за цаашаага чадах юм бол сэтгэл зүйн тусламж үйлчлэг үзүүлэх юм бол
бид нэр үүсэт байгаа зочирлыг нь гяс намж агаад доктортой төвшөнд нь аваачиж ингэж тусалж болж байна гэсэн. Тэгэхгүй бол хүн явсараа PTSD руу орох эрсдэл байгаад байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ нөгөө би community-г хамт олон л яриад байгаа. Энэ бол ажлын хамт олон, ангийн найзууд, багш, сургуулийн менежер, сургуулийн сэтгэл зүйч, гэр бүлийн гишүүд, ах トゥ хамаатан садан бүгдээрээ байж болно тийм. Тэр чинь яг ярьжсэн тэр судалгааг бас дурдчихлаа. Биднээс судалгаан дээр харагдаж байгаагаар бол 50-аас 90% үеийн нийгмийн болохоор хүмүүс болохоор ямар нэгэн байдлаар traumад өртөжсэн байдаг. Тэгэхээр энэ болохоор маш энгийн үзэгдэл байх нь биш шүү дээ. Нэгснөө 50-аас 90% нь энэхүү тохиолдолд орж исэн. Нэгснөө энгийн байгаа зүйлээс хит их stimuli биднээсийн дахин орж ирээд хит их хэмжээний огцом зүйл үйл явдал болсон. Тэр нь хариулт үзүүлж байгааг биднээс ерөөд бол trauma гэж хэлээд байгаа. Түүнээс л өвчин болно ш. За харин PTSD цаашаа develop хийж байгаа байвал PTSD-ийн асуудал орж байгаа хүн ямар хөө байдгүй гэхээр нэгсэндөө тэр тэнгэр дуугарчаад зүгээр болцоод 50 байгаад болцсон байхад дахиад тэнгэр дуугарч байгаа юм шиг сэтгэл байнга өөртөө төрөөд яваад байна гэсэн үг. Зүв зүгээр гадаа нартаа ойж яхад нэгсэндөө тэнгэр дуугараад гинт бороо ороод тэгээ нөгөөт нь болохоор цаашаа нөгөө physiological responses буюу зүрх кинеэлсэнчлэн тэ зүрх хийсэн чинь маш олон за зүрхэн дэсэд ч юм уу за энгийн зүгээр л нэг жижигхэн жишээлбэл гал асаах ч юм уу тиймэрхүү зүйл хүртэл ингээд тэнгэр дуугарч байгаа юм шиг хэмжээний хариулт үзүүлэхэд хүрэгдэг ч юм уу хүнийг тий. Тэгэхээр ийм жижигхэн зүйлсээс шалтгаалаад нөгөө нөхцөл байдлаас үл хамааран тухайн хүний сэтгэл санааны хувьд өөрчлөлтүүд гараад хариулт үзүүлэх нь өөрчлөгдөв. За дээрээс нь нойр гэх маш олон төрлийн шинжилгээ гараад байгаа. Тэднээс өөрчлөлт орохыг ерөнхийдөө хилээд байгаа. Тухайн тэр тэнгэр дуугарсан, борон зогссон байсан ч гэсэндээ дахиад ингээ ер нь тийм айцтай үргэлжлэе л яваад байна гэсэн нэгсэндээ зүгээр байхгүй. Дахиад тэнгэр дуугарч байгаа юм шиг. За тэгээд ерөөд энэ хоёрыг тархинд болж байгаа үйл явдлууд нь яг юу болтыг хараалаа л та. За трауманы хувьд болохоор юу болт юм бэхээр энэ бол маш богино хугацаанд ихэвчлэн явагддаг. За тэнгуүтлээ нэгсэндээ биднээс хамгийн сайн мэддэг fight or flight response нэгсэндээ ажиллаж гин гэж энд бол хэлж болж байгаа. За тэгэхээр яасан байх нь биднээс гадаа нэг хүн буу дугаарлаа. За тэнгуут биднээс шууд сэрэмжлэлээ. Тэнгуутлээ тухайн зүйлсүүд яаж гэнэ биднээс зүрхний цэглэлээ гүхэд бэлэн боллоо ч гэдэм ба тий. Эсвэл ямар нэгэн байл аюулаас зүхтах тийм юмнууд ажиллаж штэ. Тэгэхээр биднээс кортизолын түвшийг хэслээ. Ходоодны үйл ажиллагаа тий. Тэднээс зогслоо ч гэдэм ба тий. Хоол боловсрол эртэн тогтолцоо. Тэгээд биднээс хэлсэн чинь нэг sympathetic, parasympathetic гэд хоёр төрлийн систем байгаа бид. Нэг нь болохоор go, нөгөөх нь stop буюу явах эсвэл зогсох эсвэл ямар нэгэн байдлаар зүхтаах тий байлдах тий тиймэрхүү нөхцөл байдлуудад төсөөлөд шалтгаалаад хүний бие болохоор автоматар иймэрхүү юмнууд орж идэг. Тэгэхээр PTSD-нд орсон хүн энэ дээр яадаг гэхээр нэгсэндээ биднээс go гэд биднээс trigger хийгдчихлээ тий. Тухайн одоо нөгөө нэг гадаа тэр нөгөө нэг тэнгэр дугараад хөө юу болж ийн аюултай go гэдэг одоо зүхтах ч юм ямар нэгэн байдлаар тархин дотор ингээд юм явчлаа. За тэгсэн чи PTSD-тэй хүмүүс яадаг гэхээр go гэчихэд нөгөө буцаад унтраах юм байхгүй болчдөг нэгсэндээ. За биднээс нэгснээр тархин дотор одоо зүхтах юм явлаа ингээд амар их стресст орсон биз дээ. Тэнгүүд стресст орсон үед биднээс нөгөө кортизолын түвшин нэмэгдээд байнга тулааны бэлтгэн бэлтгэл байдал бие маань орчлоо шүү дээ. Тэгсэн чинь нөгөөтгөө унтраач чаддгүй. Яаж унтраахаа мэддэггүй. Нэгсэн энэ юунда тарих маань гацчдаг гэж хэлж болно. Тэгэхээр тэр нь цаашаага биднээс ямар асуудал үүсгдэг вэ гэхээр биднээс энгийн үедээ байнгын хажууд чинь хүн тархинд чинь буу тулгаж байгаа юм шиг мэдрэмжтэй байхаар яаж энгийн амьдралд хүмүүс оролцож явах нь хэцүү байдаг гэдгийг ойлгож байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр чи нэгсэн хамгийн энгийн чигээр юу вэ гэхээр чи тархинд чинь нэг хүн буу тулгаж чаад за тэр хүн гохоо дараачийн минут секундэд дарах гээд байгаа юм шиг мэдрэмж чамд төрөөд яваад байна гэж чи хэлж болно. Тэгэхээр яасан байх нь тийм хэрвээ мэдрэмж байгаа хүн хийж байгаа үйлдэл болгоноо тагнана маш болгоомжтой байна. Бүх зүйлээс боломжлохыг хичээн тий. Яагаад гэвэл яг л any minute яг дараачийн секунд минутанд тэр гох дарагдах гээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд яваад байна шүү дээ тий. Тэгээ тэр нь PTSD маш хүний энгийн амьдралд буцаад ингээд ороод явхад амар хэцүү зүйл байдаг. Тэр түрүүний хэлсэнчлэн зөвчөн гэсэндээ жишээ яагаад тэр маш олон дайнд явсан хүмүүс дараа нь PTSD-тэй болоод байдаг юм бэ гэхээр дайны үед болохоор тэр нь маш их дууч юм ээ, маш их алаан хидаан тэр болохоор маш энгийн амьдралтай харьцуулах юм бол тэрний стимула буюу тухайн орчинд байж байгаа тэр одоо юуных нь хэмжээд стимула одоо монголоор яг юу гэж тайлбарлаа юм бэ?
өдөөгчтэй юм. Өдөөгчтэй. Тэгээ энгийн амьдралд одоо байж байгаа тэр өдөөгч нь болохоор хамаагүй өөр төвшөнд болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд яасан байх нь ийм зүйлд хүн удаан ингээд байсаар байгаад тэрхүү зүйл тасчдаг нэгсэн дөө. За тэгэнгүүт яасан байх нь энгийн амьдралд орж ирлээ. Нөгөө чинь байнгын сэргийг соргог тий ямар нэгэн байдлаар өөрийгөө дайны талбар гэдэг бол тоглоом биш. Явраа нэг л буруу алхам ихэд үхэх боломжтой тий. Тэгэхээр тийм нөхцөл байсан хүмүүс энгийн амьдралд орж ирээ зүгээр л том дуу чимээ гардаг ч юм уу. Машин тийм гинт чанга дуурдаг ч юм уу тий. Тиймэрхүү нөхцөл байдлуудад нөгөө буу бодож байгаа юм шиг дуурал эсвэл танк явж байгаа юм шиг дуурдаг. Мэдрэмжтэй ойролцоо сонсогдоод буцаа нөгөө дайны үед байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд аваачаад байдаг байна шүү дээ тий. Тэгэхээр нэгсэндөө биднээсийн тархин яг иймэрхүү яг go гэсэн тийм үйл явдал дээрээ go гэсэн тийм нөгөө нэг зам дээрээ нэгсэндээ гацчаад буцаа нөгөө унтраач чадахгүй болчихоо PTSD гэж хэлээд байгаа. За тэгэхээр энэ дээр бас яадаг гэхээр түрүүний хэлсэн чинь trauma-ны үед болохоор үүсэж байгаа шин шингүүд бүгд үүснэ. Харин PTSD-ний үед яадаг вэ гэхээр энэ маш удаан хугацаанд үргэлжилж үүсээд байдаг. Trauma-ны үед болохоор биднээс тодорхой хэмжээнд short term буюу бага хугацаанд үүсээд тэгээ буцаад тайван болоод болох ёстой. Өөр нь бол тэгж ажиллах ёстой өөрөөр. Харин PTSD-ний үед болохоор энэ нь гацчдаг гэж хэлсэн. За түрүүн энэ дээр юу байдаг вэхээр нэг хэлсэнчлээ сая нийтэр маш олон өмнөх дурсамжууд нь гинт орж ирнэ тий. Гинт одоо шил гадаа чанга төс гэл юм доогорох юм бол шууд нөгөө нэг дайны талбарт хажууд бөмбөг дэлбэрч байгаа юм шиг шам мэдрэмж төрөөд эхэлдэг ч юм. За шүн хар тар зүүдэлж эхэлнэ тий. За тэгээд ерөөдөө нэгсэндөө тухайн нөхцөл байдалтай яг л дахиж амьдарч байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг мэдэрч эхэлдэг гэж хэлж болно. За дараачихаа нь юу вэ гэхээр нөгөөтэйгүр одоо нөгөө дайны үед одоо шилбэл маш их тоостой эсвэл ямар нэг их дуу ч юм ээ те маш их энэ хэцүү одоо өөрийнх нь энэ дурсамжуудыг сэдрээгээд нь штэ. Тэмүүт энгийн амьдрал дээр хүн тэрнтэй төстэй газруудаас зайлсхийж эхэлнэ. За нэгсэндээ чанга дуу ч юм ээ явдаг газрууд руу явж чадгаа бэлдэх ч юм. Эсвэл чи зүгээр л ээжийнх руугаа өдөр болго явдаг байлаа гэж бодъё. Тэнгүүд замд нэг замын ажил яагаад газар ингээд одоо хуучин замыг австраж гин гэж бодъё л доо. Тэ нэгснэ construction-ы ажил явж байгаа гэж бодъё. Тэ зам засварын ажил. За тэгсэн чинь тэр дуу аваа гарснаас болоо чи нэгсэн ээжийнх руу очиж чадхаа байлж гэсэн. Яа гэвэл тэр замаар явах болгон чиний нөгөө дайны дурсамжууд чинь сэтрээгээд байна шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд маш олон төрлийн байдлаар бидний энгийн амьдралд оролцох боломж болохоор маш хэцүү болж идэг. За гурав дахь нь юу байдаг вэ гэхээр биднээсийн зан авирчинд өөрчлөлт үүсэж эхэлдэг. Яг нэгвэл нэгдүгürt энээсээ болоо биднээс нойр гүтэлтэй болчтой. За нөгөөдгөр дээгүүд стрессээ болохоор байнгын стресстэй байгаа учраас биднээс маш амархан одоо нөгөө нэг юу болж эхэлдэг. Ундууцж дургу урч эхэлдэг. Яагаад гэвэл биднээсийн тарих байнга ажиллаад ш түрүү нэлсэнчлээ. Яг л толгоон дээр чинь гохоор бууд арах чам шиг байнга нэгсэндөө хитрхи hyperactive ажиллаад ирэнгүүт биднээс өөр зүйлтэй дийлэж чадхаа болж эхэлдэг. Нэгсэндөө coping mechanism буюу тухайн зүйлийг даван гарч чадах чадваргүй болоод ирдэг. Эсвэл ямар нэгэн байдлаар өөрийнхөө эмоц болон сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь багасаад эхэлдэг. За энэ юутай холбоотой байдаг вэ гэхээр биднээсийн frontal lobe буюу тархины уртлын хэсэгтэй холбоотой болж эхэлдэг. За тэр нь яадаг вэ гэхээр биднээсийн тархины уртлын хэсэг нь яг биднээсийн эмоц буюу ямар нэгэн нөхцөл байдал үүсгэхэд биднээсийн хоошоо барьж идэг тэр хэсэг гэж хэлж болно. Executive function буюу биднээсийн яг тэр бүх сэтгэл хөдлөл за зөв зүйл буруу зүйл хийж яхад болгож хэлдэг эсвэл ямар нэгэн байдлаар өөрийгөө хянах тэр хамгийн том хэсэг гэж хэлж болно. Харин энэ хэсэг нь яадаг вэ гэхээр биднээс стресс орсон үед энэ хэсэг манийгсэнд унтарчдаг гэж хэлж болно. За тэгэхээр яасан байх нь PTSD-тэй хүмүүс маш их хэмжээний иймэрхүү стресс маш их хэмжээний гүн стресс минус секунд тутамд болохоор триггер хийсүүд ажиллаж идэг учраас биднээсийн тэр сэтгэл зүйн байдлаа хянах чадвар болохоор илүү хэцүү болж эхэлж идэг. Тэгэхээр яасан байх нь биднээсийн хэлсэнчлэн түрүүний хэлсэнчлэн ямар нэгэн бүр сэтгэл хөдлөлгүй болох юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар бидний сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй маш их хурц хурцаар нэгсэндээ биднээсээр хэлдэг штэ. Энэ дэлбэрүүл өстой эвгүй хүмүүс гэж тэгдэг ч юм уу. Эсвэл нэгсэндээ биднээс хадгалж явж байгаа дэлбэрдэг ч юм уу. Энэ тиймэрхүү нөхцөл байдал маш амархан үүсэх боломжтой гэж хэлж байна. За тэгэхээр дараагийн хамгийн сүүлийн ингэж ер нь бол миний харсан юунаас нэг дөрвөн ерөөдөө нэг том юунд хуваасан хамгийн сүүлийн arousal буюу биднес маш энгийн жижигхэн зүйл дээрээс болохоор их хэмжээний arousal ерөөд авчиж байгаа гэсэн. За тэр нь болохоор юу яасан бэ гэхээр биднес зүгээр энгийн зүйлийг маш том хэмжээний зүйл болгож хүлээж авдаг.
За түрүүний хэлсэнчлэнтэй зүгээр зам засварын ажил явж байхад тэр нь бөмбөг тэслэж байгаа юм шиг мэдрэмж хүлээж авдаг ч гэдэм юм уу тий. Нэгсэндээ маш жижигхэн зүйлсүүдийг том болгож хүлээж авдаг болчдөг гэсэн. Тэгэхээр иймэрхүү зүйл болохоор үүсээд байгаа тухайн үед мэдрэгдээд байгаа учраас PTSD-тэй хүмүүс болохоор ингийн амьдралдаа оруулахын тулд биднээс маш их хэмжээний CBT буюу Cognitive Behavioral Therapy энэхүү нэгдүгээрт биднээс exposure therapy гэж хэлдэг те ямар нэгэн байдлаар багаар иймэрхүү зүйлтэй ойртуулаа багаар энэхүү зүйлтэй болохоор нүүр тулгаруулж ийж биднээс даван тулах чадвар суулгадаг. Харин сүүлийн судалгаанууд бүр энэхүү зүйлийг даван туулах нь ганцаараа зөв биш. За жишээлбэл биднээс найзуудтайгаа тоглолдог. Одоо нэгсэн чи дугуй унжаагаад дугуйнаас унлаа гэж бодъё. За дугуйнаас унангуудаа дахиж чи дугуй унах дургу болчлаа гэж бодъё. За тэгэнгүүтээ trauma PTSD гэх хүмүүс болохоор дугуй харангуут чи түр унжаагаа юм мэдрэмж аваад яг бэртэж байгаа юм шиг тэр мэдрэмжүүд чам төрөөд байна гэсэн үг тий. Тэгэхээр хүн дан ганц дугуй арайч нэг юм унаад явдаг болох нь чухал биш юм байна. Хүмүүс буцаад дугуй унахтаа дуртай болоод бүр найзуудтай хамт хөгжөлтөд явдаг болох нь өөрөө чухал болохоос ш зүгээр би яг одоо жишээл PTSD өмнө нь болохоор эмчилгэн тий ямар байсан бэ гэдгсэн чинь зүгээр хүн буцаад яаж иж байгаа л дугуй унж чаддаг болгоод хайчиж байгаа байхгүй нэгсэндээ. Тэгвэл сүүлийн үеийн судалгаанууд яаж байгаа гэхээр зүгээр буцаа дугуй унж чаддаг болох нь хангалттай биш юм байна гэж хараад байгаа. Биднээс буцааж дугуй ундаг болоод дээрээс нь тухайн нөгөө дугуй унахтаа биднээс буцаад нөгөө happy мэдрэмжүүд аваад баяртай болоод хангалттай хөгжөлтөө болох нь нөгөө чухал буцаад энгийн амьдралдаа ороход нь тусалдаг болчиход байгаа байхгүй. Түүнээс бол одоо ингээд чи байн тисээд арайч нэг юм дугуй унаад явах нь бол биш. Иймэрхүү байдлаар нэгс нөө PTSD-ийн эмчилгээнүүд чинь одоо сүүлийн судалгаанууд дээр болохоор өөрчлөлт хийгдээд явагдаж байгаа тий. Тэгэхээр нэгсэндээ энгийнээр тайлбарлах юм бол биднээс энэ тархин дотор болж байгаа энэ ерөөхдөө энэ тэр нөгөө нэг болж байгаа том дуун байн давтагдаал дуурайд байгаа гэж хэлж болно. PTSD-тэй хүмүүс бол тий. За үүн дээр зөвч нэмэх юм байна уу? Хэрвээ CBT хэрэгтэй болвол тий ямар тохиолдолд одоо би терапевт дээр очих юм бэ, эсвэл зөвч дээр очих юм бэ гэж бодож байгаа бол маш урт хугацаанд үргэлжлээд таны хэвийн амьдрал зөрөөр нөлөөлж байгаа бол бид мэргэжлийн үндэс тусламж авахыг зөвлөдөг. Тэр үед CBT бол одоо номер 1 терапигаар бий болж санал болгох нь. Тэгээд CBT хайж байгаа юм бол CBT therapist хайж байгаа юм бол бидний өмнөх дугаарт орсон MIU их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Jennifer Wolverton байгаа. Wolverton бол одоо терапист CBT терапист CBT-гээр мэргэсэн терапист гэж та бүхэнд хэлж ирсэн. Тэгэхээр Wolverton-ыг би санал болгож болохоор байна. Тэгвэл аюул хүмүүс хүүхдийн сэтгэл зүйч санал болгооч ийм гэр бүлийн сэтгэл зүйч санал болгооч гэж их асуудаг. Тэрэн дээр одоо боломж олдсон дээр хэлчих. За тийм тэгээд энэ хүмүүс гайхчихж магадгүй CBT гэж маш яриад байгаа. Ер нь бол дараагийн дугаараар яг Wolverton доктортой хэдүүлээ яг суугаад яг CBT-ийн талаар хоёлоо ер нь нэг дугаар гаргая гэж бодоод байгаа. Яг тэгвэл CBT бол одоо ялангуяа сэтгэл зүйн асуудлаар хараад үзэх юм бол маш олон төрлийн сэтгэл зүйн асуудал, сэтгэл зүйн өвчнүүд болохоор өөрөө энэ CBT-гээр имжлэгдэж байгаа. Маш олон судалгаанууд ерөөдөө сүүлд харагдаад байна шүү дээ, тий. Одоо бараг л өвчин болгоно дээр болохоор CBT ашиглаад энэ бол хамгийн үр дүнтэй, хамгийн ашигтай ер нь бол судалгаанууд маш олон гараад байгаа. Тэгэхээр хэдүүлээ яг CBT гэж яг юу юм бэ гэдэг талаар илүү гүнзгий талаас ярилцъя дараачудаа тий. Тийм дугаараас гаргая гэж бодлоо. Тэгэхээр нэгсэндээ товчхон CBT яг юу юм бэ гэж хүмүүст хэлэх юм бол нэгсэндээ чинь тархин дотор үүсцэн байгаа тэр зам байна шүү дээ тий. Одоо жишээлбэл биднээс trauma одоо сая хэлээ л да. Trauma зам үүсчлээ гэж бодъё тий. Trauma зам үүсчлээ тархин дотор. Тэнгүүд тэр trauma замыг маань болохоор нэгсэндээ устгаад дахиад шинэ айгүй гоё тийм засмал зам тавьж байгаа гэж бол нэг шорон овон товон байсан trauma замыг чинь нэгсэндээ дахиж устгаад нэгсэндээ буцаад засмал зам тавиад тэрэн дээр айгүй гоё цэцэг мэцэг та ургуулад тэрийг нэгсэндээ биднээс энэ CBT гэж хэлээд байгаа. Тэр муухай бодол үзэл одоо нэг нөхцөл байдалтай холбогдсон тэр муухай мэдрэмжийг дахиж шинэ гоё мэдрэмжээр сольж мэдрүүлдэг болохыг илэрхүүдэд CBT гэж хэлээд байгаа. Энэ PTSD-ийн нөхцөл байдал дээр бол тийм. Тэгэхээр маш олон нөхцөл байдлаас шалтгаалаад өөр аргаар ашиглагдана CBT. Харин зөвхөн энгийн нэг жишээ нь болохоор зөвхөн нөгөө нэг тархин дотор болж байгаа аль хэзээний тавигдсан байгаа тэр замыг нь
нэгэсэндөө дахиж шинээр зөв аргаар тавихыг л ерөнхийдөө CBD гэж хэлээд байгаа. Өөрт нь ойлгуулад өөртөө гарах байсан гаргаадсэн тэр мэдрэмжийг мэдрүүлээд тэр мэдрэмжийг юу байсныг ойлгуулад за тэгвэл тэр мэдрэмжээ хэдүүлээ яаж хамтдаа даван туулах уу, яаж зөв аргаараа хэдүүлээ ойлгох уу ч гэдэм ба тий. Тэрийн ихтэй CBD гэж хэлээд байгаа. За тэгэхээр ийм байна. За хэдүүлээ өөр нэмэх зүйлэх зүчид байна уу? Байхгүй үргээд дугаараа дуусах хоёул цаг гар ирчих. За тэгээ энэ төлөө хүрээ тэгээ ерөөдөө дугаараа дуусгая. Тэгэхээр та хэрвээ цаашлаад дараачийн дугаар дээр өөр ямар нэгэн сэтгэл зүйн өвчин ч юм уу сэтгэл зүйн асуудлын талаар хэрвээ яриулмаар ах юм бол биднээс комент сект бичээрэй. Бид байнга комент уншдаг. Тийм болохоор биднээс харж байгаа дараачийн дугааруудыг хийх боломжтой шүү. За энэ хүртэл сонсон сонсогчдоо баярлалаа. Тэгээд дараачийн дугаараар бүгдээрээ уулзъя. Баяртай. За баярлалаа.